Шинэ оны мэнд дэвшүүлээ. Шидэт ногоон гоёны арын цаасыг хэрхэн яаж дэвтэж удаг талаар мэдээлэл зөвлөгөө хүргэнэ. Орчин үеийн ангаах ухаан, эм тарианы дараагийн хэрэглээ буюу альтернатив ангаах ухаан, учир шалтгааны ангаах ухаан. Эрдэмтэд хүн учир шалтгаанаар өвчлөдөг гэж үзэж байна. Тэр учрыг нано технологиор хийсэн бүтээгдэхүүн одоо гоёо маань эмчилж ангаах нэ. За шидэт ногоон наадмын арын цаас ийм шар цаас гэдэг арга юм. За энэ ногоон гоёогоо ингээ 3 хуваасан байна. 50% үйлчилгээ нь гоёон дээрээ байж байдаг. 50% үйлчилгээ нь арын шар цаасан дээр байдаг. За арын шар цаас нь ямар үйлчилгээг үзүүлэх вэ гэхээр ингэж байна. Буцалсан халуун бүлээн ус нь гоёныхаа арын цаасыг хийчихнэ. За одоо энэ ерөнхийдөө гоёогоо болохоор том ийм бүтнээр нь наадгүй нэг юм уу 2 хуваач хэргэлдэг. За нэг 2 хуваагаар хэрэглэсэн гоёны арын цаас харагдаж байна. За гуруулаа нийлээд нэг гоёны арын цаас болно. Энэ цаасыг 2 аяга 500 мг халуун бүлээн усанд хийгээд хонуулна. Шилэн юм уу шаазан мөнгөн аяга цэс аяганд хийж хонуулвал маш их сайн байдаг. За халуун бүлээн усанд хийгэж дэвтэж хонуулаад таглаж хонуулаад өглөө илгэн дээрээ хоол идэхээс өмнө нэг аягийг бүлээхэн болгож өгнө. За өдөр цайны цагаар хоол идсний удаагаар нэг аяг усаа бүлээхэн болгоод уудаг. За ач тусна гэхээр 12 нуглаа гидсийг цэвэрлэн дотор болон гадар хий хаван хөөдөг ходоодны өвчтэй, ходоодын шархалсан, улаасан ходоодны өвчтэй хүнд маш сайнаар нөлөөлнө. За тэгээд хий хаван хөөдөг ийм шидтэй гахалтай үйлчилгээтэй байдаг.